одоо хөдөө орон нутагт байгаа, эсвэл зайдуу байгаа, эсвэл хотод байгаа юм уу те хамаагүй хаанч байгаа хүүхдүүд нөгөө хамгийн орчин үеийн аргаар сурах боломж нь энэ сурах боломжийг одоо гадаадууд гаргаж өгöd байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр зэрэг аппликейшнаар гаргаж өгöd шүү дээ. Одоо нэг ямар ч хүүхэд нэг энд нэг утас байгаа шүү дээ. Одоо ямар нэгэн байдлаар нэг хоол утастай болчиход тийм ухаалаг утас байгаа. Ямар нэгэн аргаар. Тэгэнгүүт гадаадад маш гоё аппликейшн байгаа гэдэг. Гэтэл Монгол хэл дээр ийм аппликейшн байхгүй байгаа байхгүй. Маш зөвхөн text based. Тэгээ бид нар ийм анимашны аргаар нь ялангуяа ийм илүү тийм гоё юм хий гэж бодоод анх бид нар ярилцаад тэгээд ер нь ингэж дэлхийн одоо топ аппликейшныг харьцуулж харж агаад за энэ хамгийн гоё монголчуудад тохиромжтой байна гэдэг. Тэгээ яг ингээд бид нар ингээд яг ийшээ ороод хамгийн сүүлд нь гаргаад хичээсээр агаад одоо тэгсэн нэг сургуулийн дата 1500 хүүхэд манай аппликейшнийг актив ашиглаж байна. Одоо өнөөдрийн байдлаар 25 мянган хүмүүс татцсан байгаа манай аппликейшнийг. Тэр энэ бол аюулгүй том 6 сарын дотор шүү дээ. Аюулгүй том үзүүлэлт гэж бид нэр хараад байгаа юм бол тэгээд маш олон хүүхдүүдийн ирээдүг бас өөрчлөлт нөгөө гарт нөгөө нэг юм ашиглах суур мэдлэгийг тавьж штэ. Суур мэдлэгээ хийсэн тохиолдолд хүүхдүүд чинь өөрсдөө явчихдаг байхгүй. YouTube-оор дөрөв өнгөө хичээлүүд байгаа англи хэлэн. Тэгээд бид нэр суурийг тавьдаг ч. Тэгэл бид нэр хичээж явж байна. За над чинь стом мундаг.